Өнөөдрийн мессеж. За сургалт маань маргааш эхлэж гин маш их тогтолж гин. Тэгээд нэг зүйлийг бас хэлье гэж бодлоо. Чиний үнцэн чиний одоо яг байгаагаараа байгаа чинь ямар нэг тоогоор ямар нэг дүнгээр ерөөсөө хязгаарлагдахгүй. Өндөр цалинтай байвал чи илүү одоо юу гэдгийг илүү олон дагагчтай байвал чи илүү миний сургалтыг одоо чи илүү олон хүн авч ивэл миний сургалт илүү үн цэнтэй гэсэн юм ерөөсөө байхгүй. Миний сургалтын чанар үн цэн одоо юу гэдгийг тэрийг ямар нэгэн тоо юм уу ерөөсөө тодорхойлохгүй. Харин нэг хүний амьдралыг өөрчилж гинэ үү? Хэдэн хүний амьдралыг өөрчилж гинэ? Хэдэн хүн тусалж чадж гинэ? Тэрнгээр л миний сургалтын үн цэн утга учир тодорхойлогдно. Тэгээс миний сургалтанд ганцхан хүн суулаа, миний сургалтанд 10 хүн суулаа гээд миний сургалт ерөөсөө муу гэсэн үг биш. Чи бага цалин авлаа. Чи цөөхөн дагагчтай байна. Чиний одоо борлуулалт бага байна гэдг нь чиний үн цэнт ямар ч хамаагүй тэр ерөөсөө чиний үн цэнийг ерөөсөө тодорхойлохгүй. Ямар ч тоо. Чи байгаагаараа дагагчгүй байсан ч сургалтыг чи хийж авахгүй байсан ч чиний цалин бага байсан ч чи бүр ажилгүй байсан ч чи үн цэнтэй. Чи ингэ байгаагаараа маш чухал үн цэнтэй хайрлагдсан тийм хүн. Тэгэхээр бид нар ингээд нэг тоогоор ч юм уу ямар нэг ямаар л илүү дутуу нэгнээс илүү дутуу юм шигээр мэдрэх гээд байдаг. Үгүй. Баян байна уу, ядуу байна уу, ерөөсөө ажилтай байна уу, ажилгүй байна уу, амжилттай байна уу, амжилтгүй байна уу. Тэд нар ч юм уу угаасаа ингээд амжилт гэдэг чинь хүн болгон өөр өөрөөр тодорхойлж байгаа. Зарим хүний амжилт, зарим хүнд амжилт биш. Зарим хүн одоо баян байх нь утга учир бол зарим хүнд зүгээр л ингийн амьдрах нь утга учиртай санагддаг ч юм уу. Ингээ бүх хүнд өөр. Тэгэхээр юутай байх нь хамаагүй. Чи өөрөө маш үн цэнтэй. Чухал. Чи үн цэнтэй чухал учраас чи ингээд энэ хорвоо дэлхийг бүрдүүлээд энэ хорвоо ертөнцийн нэг хэсэг байгаад оршиж байгаа. Энийг бас хэлмээр байна. Тэгээ сургалт маань маргааш эхэлнэ. Маргааш их дуустал би групптэй хүн аавна. Яагаад тэгэхээр эхний өдрийн хичээл миний YouTube дээр угаасаа орсон байдаг. Гэхдээ тэрийг бас ингээ үзсэн хүмүүс байгаа. Үзэхийг хүсэж байвал бас миний YouTube сувг руу ороод үзээрэй. Тэгээд эхний өдрийг 5 дахь дуустал би групптэй хүмүүсээ нэмээд тэгээд 5 дахьаар дуусгар алгаад хагасаанаас ингээ 2 дахь өдрийн хичээл ороод явнаа. Ингээд бүгдээрээ сургалтаараа уулзъя. Бас ингээ гоё илүү ойртоод би өөрөө гоё групптэй ороод явах учраас өшөө олон бас илүү гоё мэдээллүүд хүмүүст хэрэг болох нь асуултанд нь асуугаад хариулаад ингээд ойрхон гоё харилцаат явна гэж бодож байна. Тэгээд тийм бичээрээ сургалтанд орох хүмүүс байх юм бол love you.